За юуны өмнөх ичлэгээр болохоор нөгөө AI замын хөдөлгөөний зөрчил илрүүлэгч гэдгийг part 1 эдэр хийгээд явсан шүү дээ. Одоо нөгөө яг энэ хиймэл оюухан зориулсан одоо замын хөдөлгөөний зөрчил илрүүлэгч. Тэгэнгүүтээ яг өмнөх ичлэгэн дээр дуусна нь бол ерөнхийдөө бол яг юм зам дээр юугаа хийгээд зураасаа үүсгээд тэг зураасыг ингээ машин давах юм бол одоо давж болохгүй зураасыг машин давлаа гэд нэг тийм error өгдөг ч юм уу, тэг алдаа заалгадаг ч юм уу. Тэгээ машиныхаа өнгийг улаан болгоод тэгэнгүүтээ энэ улаан болгосон дээрээс одоо машиныхаа дугаарыг аавна гэж ярьсан байна. Дугаарыг авч хадгалаад дуусчнаа гэ. Ерөнхийдөө дугаарыг аваа хадгалаад ерөнхийдөө яг одоо энэ хаана энэ штэ. Яг одоо энэ хотод замын хөдөлгөөнд оролцоод байгаа яг энэ AI системийг бол энэ амархан хийж гинэ гэж тайлбарлах гээд. За тэгээд дууссан. Ерөнхийдөө бол дууссан. Одоо энэ дээр юу хийж юм? Дууссан бичлэгэн дээр наашаа орж ирсэн. За тэгээд бас яг адилхан яг юун дээр бичлэг хийгээл тэгээд бичлэгэн дээр тайлбарыг явуулна гэсэн бодолтой. Тэгвэл за ингээд юуны форм жоохон өөрчлөгдсөн. Энэ хажуудалтай менютэйс бол одоо меню дээдэлтэй гарч ирсэн. Тэгээ яг хоо бичлэг хийж байгаа энэ юу нь жоохон томорсон гэх юм одоо энэ дэлгэцэн томорсон гэдэг утгатай болж ирээд. Тэгээд за тэгээ хэд хэдэн бас нэмэлт юм орж ирнэ. Одоо энэ бол машин тийм үү. Тэгээд машин гэдэг энэ модельээ харж байгаа шүү дээ. Тээврийн хэрэгсэл гэдэг модельээ харж байгаа. За энэ 20 гээ. За энийг бол дараа тайлбарлана. За одоо л яг real time дээр надад бичлэг ерөөсөө олдог болохоор энэ утаснасаа зураг олоод зүгээр PS нэг юм Монгол юутай. Монгол машины те. Тийм зураг олоод тэгээд тэр зурган дээр яг ингээ ажилуулж үзсэн. Одоо энэ бол тааж энэ бол биш дээ. Ерөнхийдөө бол 19 гэдэг чинь. Энэ дэр байхгүй байна. За энэ нэг юм юуны камерын нөгөө фокус ерөөсө таардаггүй. Тэгэнгүүтээ за одоо ороод ирсэн. За одоо энэ байгаа байхгүй. Яг ингээд каш 5512 каш гэсэн юм Монгол машин байгаа байхгүй. Казак дугаартай. Тэгээд энэ 5512 каш гэсэн машин ингээд ерөнхийдөө энэ яг зинхэг зураас руу даваад ирсэн ингээд. За тэгэнгүүтээ одоо энэ дээр энэ тайлбарлах одоо энэ 20 бичсэн байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ер нь бол би яг хамгийн амархнаар бодсон заяа. Одоо ингээд энэ бол машин мөн ингээд тэгэнгүүтээ нэг юм улаан хүрээ үүсгэж байгаа байхгүй. Тэгээ улаан хүрээ дээр нэг юм 4 цэг тавьчихж байгаа хамгийн захт нь. Ерөнхийдөө энэ бол хамгийн хэлбэр арга юм даа. Тэгээ эн чинь нөгөө 8 цэг ингээд цэгийн тогоо ингээд ихсэх тусам эн чинь чанаржаа явчих хэвээр болохоор би бол ерөнхийдөө нэг 4 цэгийг тавьсан 4 боломжтой гэдэг шиг 4 талынхныг голлуулад тэгэнгүүтээ энэ 20 гэдэг нь болохоор энэ цэгнээс энэ улаан зурааснаас энэ цэг хоорондын зай ахгүй юу 20 гэдэг нь. Тэгээ ер нь бол 20-оос ихсэх юм бол ингээд дотогшоогоо явчихнаа гэдэг ийшээгээ. Тэгээ ер нь тэг рүү ойртох юм бол энэ зураас дээр очино л гэсэн үг. Тэгээ ингэж хийж байгаа. За тэгэнгүүтээ энэ каш гэдгийг аваад ингээ каш гэж аваад за ингээ орж ирж ин тийм үү. Яг ингээ машингаа ороод ирж байгаа. Тэгэнгүүт энэ цэнхэр дотор нэг юм цэг ороод ирсэн. Энэ цэг нь байх юм бол энэ 4 дөрвцэн машин байна гэдгийг аваад эндээс машиныхаа дугаарыг аваад
машины дугаар авч байгаа хэсэг дахиад жоох. Оо. За үргэлжлүүлээд. За тэгэнгүүт дараагийн зураг нь болохоор нэг юм цагдаагийн машин. 0107 ОБО гэсэн машин. За энэ яг гоё орж ирэх нь. Яг за ямар ч хэлсэн бол ингээ орж ирж байгаа гэдэг нэг юм бичлэгтэй те. Тэгэнгүүт ерөөхдөө бол янз бүр уншиж авч байгаа. ОБО гэдгийг 960. Эсвэл нэг энэ хавцаа нэг зөв уншаад байсан уу? За яг энд бол нэг арай төхүүлж өөг бол нэг гэж уншсан байгаа байхгүй. Надад бичлэгэн дээр бол ерөнхийдөө ямар ч асуудалгүй ажиллаж байгаа гэд. Тэгэнгүүт яг Монгол машины бичлэг яг олоод үзье гэсэн ерөөсөө олдохгүй юм байна. Тэгээд саяны хідэн зурагнууд дээр яг яаж ажилласан бэ гэсэн нөгөө Казак машины дугаарыг 5512 каш гэдээ яг авсан байгааз. Яг энэ дугаартайгаа ингэж тэгээд тайлбар ингүүд одоо энэ нөгөө нэг цэгчин л яг юунд орж ирсэн бол тэгээд энэ доотлын цэг нь ороод ирсэн болохоор энэ хажуудлын цэг нь ороод ирсэн болохоор гээд яг аваад байгаа байхгүй юу. Одоо энэ штэ энэ дэр өсгөл ерөөс уншаагүй юм байна л да. 0107 ОБО гэдэг цагдаагийн машин орж ирсэн байна. За тэгээ үргэлжлүүлээд ерөөхдөө яг гой бичлэг яг нэг аль бие сурвал яаж ажиллах юм бэ гэдэг. Тэнгүүд энд одоо нөгөө л бичлэг. Тэгээ орж ирэнгүүт нь дөрөнд ирсэн байна гэж зураг аваад тэгээ зураг нь бол энд ингээ хадгалагдаж байгаа. Дугаартайгаа он сар өдөртөөгөө хадгалагдаа явж байгаа. За тэнгүүд энэ машиныг одоо харуул яг мэдэгдэнэ. Одоо энэ өмнөх бичлэгэн дээр яг энэ машин нөгөө толин ороод гэтээ дөрөв зөрчөөг мөртлөө толин ингээ орцсон мөртлөө алдаа заагаад байсан шүү дээ. Яг алдаа заасан бичлэг байсан нэг. Одоо энэ бичлэг байгаа даахгүй. За ингэнгүүт энэ бичлэг чи одоо ингээд нэг юуныхаа алдаа заасан юм уу? Толин орцсон байгаа мөртлөө яг ингээд толин яг ингээд орцсон байгаа мөртлөө энэ чи улаан машин ингээд заасан байгаа байхгүй. Энэ алдаа дөрөв зөрчлөө гэд. Энийг яаж багасгах вэ гэхээр энийг нөгөө саяны энэ 20 гэдэг чинь багасгана гэдэг. Нөгөө цэгээ улаан зураасныхаа дотор тал руугаа улам шахаж өгнө. Тэгээ энэ бол алдаанаас гарцсан цэвэр. Энэ бол цэвэр оож ирнэ. 1 машин, 2 машин. 3 машин нийт хэдэн машин орчих вэ? Тэгээ яг орсон машин болгоны дугаарыг яг ингээ орсон машин болгоны одоо энэ дугаар байгаа өстэй. Дугаарын одоо юу гэдэг вүлээ? Fleet number гэд явдаг хгүй. Яг энэ дугаарыг ингээд аваад тэгэнгүүт энэ авснаа ингээд ямар бичгтэй байгааг нэг уншуулаа шалгана. Тэрээс уншиж авч байгаа энд нэг бүр нэг нарийн сайн харагдахгүй нэг ханзал байгаа. Тэгэнгүүт тэрийг уншиж авахгүйгээр зүгээр үсэг кирилл болон тоонуудыг яг уншиж аваад байна. Гэтэ энэ Монголд бол ханз гэж байхгүй болохоор энэ ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. За одоо энд нөгөө 20 багасгаад үзнэ. 20 яг 5 болгоод үзэнгүүт 5 болгоо үзэнгүүт одоо энд нөгөө нэг машин. За энэ ороод ирсэн. Нөгөө нэг 20 болонгууд эн чинь зүгээр сеп байгаад байсан ш нэг ногоон өнгөтэй. Тэгэнгүүт 5 болонгууд энэ цэгээ зураас руу ойртуулчихж байгаа байхгүй. Тэгээ ойртуулчаар энэ цэг нь нөгөө цэнхэр зураасаа даваад аваад ирэхээр энэ даваад аваад ирлээ алдаа гэд AI үзээд байгаа. Тэгээ энэний ялгааг харуулах гээд.
За тэгээ нэг машин. Одоо яг энэ дээр бол харагдчихлаа л. Ингээ ороод ирсэн байна. Тэгэнгүүт машиныхаа дугаарыг уншиж аваад машиныхаа дугаарыг зурган дээрээс хайгаад олоод за энэ бол нэг машины нэг юм самбар юм байна. Дугаарчдаг самбар юм байна гэдгийг олоод тэндээсээ тэгээд үсэг тоог ингээ хайгаа авчиж байгаа гэсэн. За тэгээ ингээд ерөнхийдөө бол дуусч байгаа. Одоо энэ бол ингээд зүгээр real time дээр шууд ажиллаа явж байгаа болохоор ингээд юуны AI бол дуусчих жоох. Энэ тэ хиймэл оюун ухаанд сурвалсан автомашины зөрчил илрүүлэх хяналтын систем. Тэгэл нэг иймэрхүү системийг бол тэгэл нэг жижигхэн нэг зам дээр ч юм уу тэ нэг гэр хорооллын нэг арай цөөхөн хөдөлгөөн багтай тийм зам ам дээр бол хөнгөө ингээд нэг юм хуваарай авчиад үзүүлэхэд бол тавьчих юм болов уу гэж хараад байгаа шүү дээ. Тэ. За тэгээд иймэрхүү бичлэг цагдаагийн машинтай бичлэг нэг ийм бичлэг болон ийм бичлэг. Энэ дээр яг харуулсан байна шүү дээ. Одоо энэ бол нөгөө нэг тав байгаа байхгүй. Энэ улаан зурааснаас энэ ногоон зүг хоёрын хооронд бол ер нь нэг юм химжээсээ ингээ ойртуулсан. Бараг нийлүүлсэн. Тэгэнгүүт энэ нөгөө 20 гэ бичсэн байгаа нэг юм зайтай болгоо хийцэн. Тэгээ энээсээ хамаарал ингээ ер нь ажиллаж байгаа. Би бол нэг иймэрхүү амархан л хийх юм байна. За тэгээ энэ удаагийн AI цагдаагийн бичлэг дууссан. Дараагийн удаа гоё Монголд өөр AI юу хийгээд хүмүүс юу хийгээд байна гэдгийг бас харж байгаа сонирхолтой юм байх юм бол хийж үзнэ. За тэгээ баярлалаа. Баярлалаа.